Монгол улсын төрийн албан ёсны хэл нь монгол хэл хэмээн үндсэн хуульд заасан байдаг боловч холбогдох хууль тогтоомжуудад бичгийн хэлээр ялгуурлан гадуурхах талаар тусгагдаагүй байдаг. Үүнтэй холбоотой нэгэн асуудал төрийн байгууллагууд болон иргэн жамуух нарын хооронд үүсжээ. Монгол улсын иргэн жамуух шүүх хуралдаанд хариуцагчаар оролцох явцад уламжлалт монгол бичгээр тайлбар бичиж өгсөнийг шүүхийн шийдвэрийн үндслэл болгон ашиглаагүй ажээ. Учир нь монгол хэлний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7-гийн 1 төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага хуулийн этгээд албан хэрэгээ кирилл бичгээр хөтлөн явуулна хэмээн заасныг шүүх үндэс болгосон байна. Мөн Баянзүрх дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст хандан өргөдөл гаргахдаа уламжлалт монгол бичгээр бичиж өгсөнийг хүлээн аваагүй бөгөөд эдгээр үйл явдлыг иргэн жамуух хэлээр нь ялгуурлан гадуурхсан шүүхийн тэгшэрхийн зарчмыг алдагдуулсан явдал хэмээн үзэж байгаа юм. Үүний дагуу тэрээр шүүхийн ёс зүйн хороо болон үндсэн хуулийн цэцэд гомдол гаргажээ. Шүүхийн ёс зүйн хорооноос шүүгчийн ёс зүй түүний зөрчилдөө хамааралгүй асуудал гэж үзсэн бөгөөд дахин үндсэн хуулийн цэцэд хандсан боловч зохих шатны шүүхэд иргэн та хариу тайлбар болон гомдлоо уламжлалт монгол бичгээр гаргах явцад зүгээр хүлээж аваад хөрвүүлэн зохицуулчих зүйл дээр хоёр тал хинхэндээ хуульчирхаж номчрохсон үл ойлголцолд хөндөгдөх зарим асуудал хөндөгдсөн байна. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзсугай гэсэн хариу ирсэн байна. Шатны эдгээр үйлдэлүүдэд тэрээр дургуйцлаа илэрхийлж байгаа бөгөөд мөн 2015 онд батлагдсан монгол хэлний тухай хуулийн 7-гийн 1, 7-гийн 2, 7-гийн 3 дугаар залтууд нь үндсэн хуулийн 8 дугаар зүйлийн 1 буюу монгол хэл бол төрийн албан ёсны хэл мөн гэсэн заалтыг зөрчиж баталсан хэмээн үзэж дахин өргөдөл гаргасан байгаа ажээ. Тэрээр уйгуржин монгол бичиг хэмээн нэрлэж заншсан уламжлалт монгол бичиг нь монгол хэлний нэг хэсэг мөн боловч төрийн байгууллагууд ийхүү хүлээн авахгүй байгааг эсэргүүцэж хэвлэлийн баг хурал хийсэн юм.